За юу цаанда хайрт үзэгчдээ өнөөдөр таад Малкольмын галзуу гэр бүлийн 4-р бүлгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор таад минь сурс суруу лайк болон subscribe дараад иж жоох юм төхүүлээд бичлэгийн эхлүүлээрэй. Нэгдүгээр анги. За тиймхүү шинэ жил шинэ бие гэдэг шиг Малкольмын шинэ бүлэг эхлэхэд ч гэсэн Малкольм шилжлийн насныхаа эмерлийн үедэр очиод хар өглөөгөр орон дотроо хүншлэр бүтээсэн хэвтэж их даралцаж өгч байна. Манад ингэсэн бол одоо ама ар дээр гартлаа алгадуулсан байгаа л да. Тиймхүү Малкольмч босгүй янз бүр болж байхад нь Луис орж ирээд эвээр ярих гэж үзлээ. Тэгэхдээ ингэж хэлж байгаа юм. Малкольмо наа чин зүгээр л нэг үе. Бид хоёр чинь энэ үеийг даван туулсан. Фрэнсис бүр 6 сарын турш шүршүрт үйсэн шүү дээ. Риз хатаагч дургаараад нугчдаг байсан энэ гэл яриад байгаа юм л да. Бидний юу нэг хийгүү л дээ. Түүний дараа Луис шодо Малкольмыг босох шинжгүй болохоор нь ээжийн зангараагаар маяглаад илгүй хувцас өмсөө тамт амтны хүрээлэн явна гэж ээж зэрлэгээ болгож байгаа юм. Мэдээж Малкольм ингэж байхад нь явахгүй хайчгав дээ. Иймгүй Малкольмыг дарамтсны дараа Луис ч хоолтой гэрлэхээс өмнө болцож байсан Мэт гэх залуугаас амтны хүрээлэн орох купон авч ирсэн тугайлахад хаалч одоо Луисыг муухай хардлаа. Тэгэхээр Малкольмын найз өхнөө мөрдөж мөшөөд байсан хаалаас өвлөгдөж ирсэн боч таарж байгаамаа. Тэр зөөр Фрэнсис ч Луис руу залгадаг ба муу шаарч нь боолын хөдөлмөрөөр эхлэхээ болсны дараагаар Америкийг хөндлөн гол туулна гэдээ гарсан боловч аяллахаа голд мөнгөнд дуусаад машин нэвтрээд жинхэнэ амтан болж байва. Яахлаар юм бүтлгүй гэм дээ. Фрэнсис минь. Энэ үүний дараа үзэсгэлэгтүүд манай 5 амтны өрөөлөн дээр аягүй ад жаргалтай явж байлаа. Тэр үед хоолч нөгөө датсан ёсоор Луисыг экстэн хардаж Малкольмч гоншигдгоороо гоншигж жагаад дүүийг дагуулж явж амтан үзүүлэхээр болчихв. Харин Риз болохоор амтны өрөөлөн дээр их ямаатай очиод муудалцаад бүр зодтолтон гоож алдчих шиг энэ хүүхэд чинь бүр яавч зүгээр бишээ. За тэр ч яах вэ? Тэр зөөр Фрэнсис ч яах ч арга олохгүй тэнгэр бурхандаа залбираад явж итэл хажуугаас нь Отто гэд герман хүн гарч ирсэн ээ. Фрэнсисийн машиныг сонирхож харлаа. Тэгэхэд нь Фрэнсис ч хамаг зовлонгоо ярьж гарахад өнөө Отто ч ихнэр Гречентэйгээ ярьж байгаад Фрэнсисийг энд байдаг эдлэн газартаа ажил авчвал яах вэ? Бүр 7 хоногийн $200 цалинтай бас байр сууц үнгүүгээ боддоо. Луис ч одоо гандан гарч Фрэнсисийн ажил үстэн сайхан ном уншуулж дээ. За үүний дараагаас үзэгсэлэгдэхэд Малкольмч Эморлийн ноён өргөл байх үеэрээ амтны өрөөлөн дээрх алиалагчтай амьдрал ирсэн сууж байна. Тэгтэл тэр үеэр дүү гэж нэгэн бар үзэх гэж торлоо явж байгаа дотор нунчлаа. Бүтэхгүй нэрэ. Харин хаал болохоор Луисыг Мэттэй уулзмагц хардаад Луисын урдуур Мэтийн үзүүлбэрт оролцож байгаа том хаалцанд хазуулаад аачлаа. Тэгээс үлдээ хаалчдаа Мэттэй ганцаараа үлдсэн үеэрээ Луис намайг сонгосон чи уурлаад л тэр хаалцаараа зориуд хазуулаа байстэй. Тэр хийг юу хийлээ шүү. Тэгт нь Мэт ч үгүй тийм шээ гэж тайлбарж явахдаа хоолой мэдэхгүй Луист байдаг Дэнс гэд X талаар нь амалтчих. Заяан харьсан хог гэж. Ингээд ангийн төгсгөл болоход Малкольм дүүи хоёр барын торноос гарах гэж бөө юм болж явах бол Риз нөгөө үдсэн ямаатайгаа хурган зодтолтоостой. Харин хаал болохоор Луистэй X найз залуучдын талаар надад чи X-үүдээ хэлээгүй. Чи бол hodолч энэ төр гэж бөө хэрүүлж гарсан чи эцэст нэг юм эвлэрээд амар сайхандаа жаргаастай. Ер нь бол жаргаагүй л дээ. Учир нь яг тэр үед нь хаал Луис хоёр Малкольм дүүи хоёрыг барын торонд орсныг мэдчихв. Тэнхүү Малкольм сүүлдээ өөрийгөө өөх гэж байна гэж бодсондоо гэр бүлийнхнийгээ бүгдийг нь хайрладаг энэ төр гэж ашгүй Риз нөгөө зодтолтож байсан ямаагаа аваад шитгэл тэр нь Малкольмын байсан барын торонд унаж Малкольм дүүи хоёр шаарч 8 минут гарлаа. Бурхны аврал гэж ингэж нэг дуусах юм аа. Хоёрдугаар анги эхлэхэд Малкольм эцэст нэг юм гавал ангиасаа салж хагцсан алхах сургуульд ингийн ангид орсон гэдэгтээ амар жаргалтай явж байлаа шүү. Тэр зур хаал Луис хоёрч дүүид хичээлээ тарсан хойно бит хоёрыг гэртээ үхэхгүй хүн шиг аятайхан 15 минут байж явах тухай лекц уншаад сууж байв. За түүний араас үзэгсэлэгдэхэд хаал Луис хоёр Малкольм Риз хоёрыг сургууль руу наваад явж байлаа. Учир нь хаал Луис хоёр чинь 12 жилийн турш сургуулийн ажлаас бултаж явсаар эцэст нэг юм баригдаад хүчээр сайн дурын ажил хийх болоод тэр нь Малкольм Риз хоёрын сургууль дээр хийхээр болсон юм байна л та. Ийхүү манай сургууль дээр дөнгөж иртлээ Малкольмын ангийн зэвүүн царайд Леонел багш чинь Малкольмын орох гэж буу ахлах сургуульд хэв журам хариуцсан менежер тэр болцсон байвал яах вэ? Бүтггүй нэрэ. Тэгээ зэвүүн Леонел багш чинь хаал Луис хоёрыг зөрүүд салгаж ажил хуурладаг ба тэрэнд нь хаалын дургуугч хэлэхүү. Энэ зур Фрэнсис Оттогийн эдлэн дээр хамаг ажлыг нь хийцэн явж байлаа. Учир нь Отто чинь дэндүү зөөлхөн учраас хамаг ажилтаа хайрлаж байна гэд амралтанд явуулсан учраас Фрэнсисээс өөр ажил хийх хүн үлдээгүй байдаг нас. Ингээд киноны үйл явдал дунд хэсэгтээ ороход Малкольм ахлах сургуулийнхаа шинэ амьдралыг аятайхан эхлүүлэх гэсэн чинь гавал ангийн X найзууд болох Стиви, Синтиа тэр манай хүнийг зүгээр ойлгосонгүй. Тийм болохоор Малкольм ч заавал гарвал энэ хитийгээ морьч гайдал үзээстэй. Ядаж яхад энэ үед нь Луис ч одоо Малкольмыг олон түмний хэвдэн дээр нэвгүй байдалд оруулж байгаад толп гэдэг хочтой болгоо хийчихваа. Тэр зур дүүвич гэр орондоо хоёр ах нартайгаа алцахгүй амар тайван байгаадаа амар баяртай жинхэнэ дураараа дүргэж дун чөмгөрөө жийцэн алж өгч байлаа. Харин хаал Луис хоёр ч нөгөө хүчээр хийжгүй сайн дүрийн ажлынхаа үеэр бас янз бүрийн болоод барилдаа энтрийн учиртай харц шидэлцээд байх зур нь зэвүүн царайд хосын заяаг салгагч Леонел багш норж ирээд манай хоёрыг ахаад салгачв. Атаархаад байт юм уу хайшаа энэ шаар. Тэгээ сүүлдээ хаалч одоо Леонел багштай уулзаад эр хүн шиг сайхан ярилцах гээд үстэл Леонел багш одоо хаалыг нөгөө хүчээр хийлгсэн сайн дүрийн ажлаас нь халаад наачваа. Түүний араас орой болгоод Риз Малкольмыг
Шинэ хож авсанд нь багтаав нь ханаад энэ үнэхээр классик хоч байна. Тэд яаж хүний үлдсэн насанд нь салахгүй дагаж болохоор тийм сайхан нэр бодж олдог байна. Энэ төр гээл өөр баярлцсан явж байлаа. Энэхүү маргааш өглөө болоход Малкольмч гавал ангийнхан дээр очиод өнгөрсөн хэд хоногийн турш гаргасан муухай аашаасаа уучлалт дуугаа. Хаалч дахин сургууль дээр нэрээд шал энтер цэвэрлсэн тууж байлаа шүү. Тэгтэл яг энэ үед нь Леонел багш Хаалыг зөвшөөрлгүй цэвэрлэгээ хийж байгааг барьж авангуудаа Хаалтай шалны мотор байлдаж мэлдэж бүр дайн болдог наасан. Тэгж манай хоёр сүүлдээ захирлын өрөөнд очсон жаахан хүүхдүүд шиг загнуулаа сууж байла. Хизээ том хүн болно доо энэ хоёр. Ингээд англи төгсгөл болоход Францис 10 хүний ажил хийж байгаадаа уурлаад ажилласаа гарах гэтэл Отто Францис шинэ машин бэлгэсэнтэй бол Францис үлдэхэр болов. Харин Малкольм муу нэрийг хосовч ярилцахгүй гэдэг болохоор бүхнийг дахин шинээр эхлүүлэхээр шийдэж Луисын уурыг амар хөргөж байгаад Францис шиг цэргийн сургууль руу явна гэж танигтвэ. Тэгэхдээ Малкольм ч аавынхаа машиныг унж байгаад Луисын машиныг мөргөх мэрэгэн санаа бодж олоод яг тэргээ хийх гэж байтал нь Синтия гарч ирээд Малкольмыг зогсоох гэж үзлээ. Тэгсэн ч одоо Малкольм илжиг шиг зөөрөөдсөн болохоор сүүлдээ олон төмний нийтэн дээр Синтия шууд Малкольм чи яг одоо зогсохгүй бол би чамтай барилдаан хийхгүй шүү гэж авлаа. Атар талах мэн гэж. Энэ үед ч Малкольмийн нэр хүнд нь сургууль дээр огцом дэшиж араас нь манай хүнч Луист баригдаад алуулааски. YouTube задлан ном M-book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэр сонсох боломжтой боллоо. Ийхүү Малкольм чөмгөө дашуулсны дараагаар 3 дугаар анги эхлэхэд Францис пиамаг дагуулад гэртээ ирсэн байва. Тэр үеэр нь Луис мэдээж пиамад дургу болохоор янз бүрээр хийгээстэй. Тэгж байтал гинт тэднийх рүү хүн залгатал Хаалын эгч Клэр Малкольмийн гэр бүлийг өвгийнхэн төрс өдөрт өрвөө. Луисын аав биш Хаалын аавын төрс өдөрчүүд дээ. За тэгтэл энэ үед нь Хаал угаасаа гэрийнхэнтэйгээ таарамж муутай болохоор худлаа унаа шалтгаан гэж бод мөрөх гэд үстэл Луис хідүүлээ чинь ойрдоо танаа ах トゥ нартай уулзаагүй юм байна. Тэгэхээр очноо. Хэмээн эцсийн шийдвэрийг гаргаж байгаамаа. Ер нь бол Хоолын гэрийнхэн Луис дургу бөгөөд уулз суулгандаа дандаа л ярих ярихгүй юм хэлж Луисыг доромжилж байдаг болохоор Хоолч гэрийнхэнтэй дургу яжээ. Ингээд үзэг солигдож Малкольмийн гэр бүл өнөр өтгнөрөө өвгийнхээ гэрт ирэхэд Хоолын аав чинь амар тансаг орж илтгэнд дамждаггүй л яах вэ? Тийм болохоор Хоолын ах トゥ нарч одоо Хаалыг харангуудаа баг ядуу гуйлгачтай харьцаж байгаа юм шиг бүр хачин зан гаргаад идэг наасан. Хаал гэрийнхэнтэй яагаад дургу нь ойлгомжтой гоц тээ. Тэнхүү явсаар манай эд ч Хаалын аавтай уулзахад Хаалын аав нь Хоолтой мэдлэн гэж зүгээр халтурдаж хайснаа Малкольмыг чижин суу тухаанд гэсэн баха гэд дагуулад явчихва. Үүний дараа өвөн Малкольмыг Америк иргэний дайны ариун их цуглуулга дээр аваачингуудаа баахан ном судар энтер уншуулж түүх энтер судлуулах гэд үзэстэй. Харин Луисыг болохоор Хаалын ах トゥ нар ч бүр янз янзаар хилээ тарган турхаагаар доромжиж мөрөжлөө бүр нэг зэв үргээд байдаг наасан. Эднэрт ер нь ямар хамаа байна те. Тэр үед нь Хаалын дургуун хүрээд энэ талаараа аавтайгаа ярилцах гээд очтол Хаалын аавч Хаалтай яг тулж ярилцахгүй гэсэндээ зүгээр л гжигдсэн айтайхан алга болчдөг наасан. Хаалын аав ер нь өөртөө хизээч яг чин сэтгэлээсээ ярилцаж байгаагүй бөгөөд Хаалыг аавтайгаа ярих гэхээр дандаа тоглоом шоглоом хийж инээлгэж хаянгуудаа айтайхан морид алга болчдөг байсан юм байна л та. Тийм болохоор Хаал үргэлж хөвгүүдийнхээ үгийг сонсож тэдэнтэй ойрхон байж ааваас илүү аав болох гэж хичээдэг юм байна л та. Дааш нөгөө дөрвөн усан толгойн тэрийг нь ерөөс ойлгодог наасан. За тэрнээсээ болж Хаалч сүулдэ зүудэндээ Иесус Христэнтэй ярилцаж стресстэд байгаад орондоо шийчлэж аваас. Ийхүү үзэг солигдож өдөр болоход Малкольмч өвөтөөгөө иргэний дайны үеийн цэргийн овц энтер өмссөн өвсөн дүндүр мөлхөд явж байна. Харин Хоолын гэрийнхэн төрсөн өдрийн баярын зургийг гэр бүлээрээ авахулах болоход Луисыг бүр зориуж чигээд ажиллаа шүү. Тэгээ тэрнээсээ болж Луис хөөрхий тэсгээ хөлөөд өрөөндөө оронгуудаа амар гомцсон учраас уйллаа. Тэгтэл яг тэр үед Хоолын гэрийнхэн ч орж ирсэн Луисийн уйлж байгааг харангуудаа энэ хүүхэн дандаа драм болгож байгаа юм аа гэж авлаа. Ингээд төгсгөл болоход Хоолын гэрийнхэн ч Луисыг гомдоосон тул Хоол бас хөвгүүдийн уур нь хурж шанган нүртэйг ажиллагаа эхлүүлвэ. Хоолч одоо аавтайгаа яг ир хүн шиг ярилцахаар шийдэж баахан хувцас давхарж өмсөх гээд аваад явлаа. Харин хөвгүүд нь болохоор 1000 ээжтэйгээ дандаа мууддаг ч гэсэн хөндлөнгийн хүн муухад оруулж хаяхад нь Луисыг өмөрч өшөө авахар нэг юм сэлж гарлаа. Тэгэхээр энэ дөрөв ямар ч байсан ээжтэй хайртай цагаантлахаар ээжийнхээ лөө юу ч хийж хамгаалж чадхаар байц тээ. Даанч хайрн дотроо халан гадна юм да. Ийм үзэг солигдоод Хоолч одоо баахан хувцас давхарж өмсөд аавтайгаа уулзахад анхудаа сэтгэл дотор хурсан бүхнээ гомдол харуулслаа гжигдүүлэхгүйгээр хэлж дотроо онгойлгож хайва. Харин хөвгүүд нь болохоор өвөд нь бэлэг болгож өгсөн гольфийн жижиг тэргийг хулгайлангуудаа төрсөн өдрийн оройн зоогийг самарч өвгийнхөө нөгөө гольфийн тэргийг усан живүүлж хаялаа шүү. Тиймгүй ангийн төгсгөл болоход Хоолч хөвгүүдэрээ жижигхэн дотроо нууцхан бахархаад Луис болохоор пиамад гаргадаг муухай хаашаа эцэст нэг юм зогсоолоо. Одоо зовлон нэгтэн үнэ эцэст нэг юм ойлгосон байлгүй дээ хөрхий. Ийхүү манай зурлын дараагийн хэлэхэд Малкольмийн гэрт Стиви ирсэн хэд хоноор болжээ. Учир нь Стивигийн аав ээж хоёр нь Стивиг орхиод хаваа явсан бөгөөд Малкольминд байх хугацаанд Стивич одуулж Луис Стивиг бүр байнга магтаастай. Түүний дараа Хоолч одоо дүүвийг дагуулж яваа талх авч байхдаа суглаа уссан чинь $1000 хоччихлоо шүү. Тэгээ түүнийгээ Луисийн мэдхгүй дүүгийн их сургуулийн төлбөрийн дансанд байрлуулна нэтэргээд их л ноото юм ярьж гарлаа. Ингээд үзэг солигдоход Малкольм сургуулийнхаа Алисон гэдэг охин дээр очиод панаалтах гэд үцтэл цаад охин нь Малкольмийн ярьж хэлж байгаа юмыг бүр ойлгодгүй наасан. Ямар сайндаа л Стиви Алисныг
Яваад өгсөн Малкольм наад охин чинь усан тэнийг юм биш үү гэж байхав дээ. Ер нь Ридстэй нэг зүгийн хүн гэдээ ойлгочих. Энэ зур Фрэнсисийн шин дарга Отто нэг бүтггүй гараас авчиад үхрийг нарнаас хамгаалах түрхлэг гэж балан юм авангуудаа баах мөг хөлгтүүлээ хийчлаа. Ёстой нэрийг гэнэн хүн юм аа. Энэ хүний араас үзэг зөлөгтөхөд хаал нөгөө дүүийн сургалтын төлбөр хийнэ гэсэн мөнгөөрөө зам тэгшлэгч түрээсэж авангуудаа баахан юм хүмүүс нислаад амар капред дэвжээлаа. Харин Малкольм болохоор Алисныг найрахын тулд Ридстэй ярьцдаг бөгөөд Алисныг найрахын тулд яг л Ридс шиг байж тархиа унтрах хэрэгтэй юм байна гэж бүр нэг ухаанд нь ухан шиг үхсэн юм шиг ярьж гарваа. Тэнхүү түүний араас ч сургууль дээр очисон хойно Малкольм ч Алисны ирэнгүүт нь Ридсийг зааж өгсөн үгүүдийг хэлж жагаад Алисэнтэй цуг баасан гарагт хамт бүжгэнд явахаар болчихвоо. Гэхдээ ер нь Малкольм өөрөө л болдгоо л дээ. За үүний араас хаал өөл нэг янзаараа зам тэгшилдэг машинаараа баахан юм хүм дайрсан явж байхдаа авчид дүүид баригдчихва. Малкольмын хувьд болохоор том толгоогоо ашиглахаа болсноос хойш бүр нэг үнэн жаргалтай Стивигийн тэрэгцэр энтрээр тоглолцсон явж байдаг бөгөөд ер нь л хоёр дахь Ридс болцсон тууж явлаа чаваас. Уг нь ийм хөвгөд байгаагүй юм да. Тэгсэр сүүлдээ Малкольмч тархиа ашиглахаа болсноос хойш бүр усан тэнэг болоод Стивич тэр талаар нь сануулах гэж оролцож Малкольмын нэг чихэр нороод нөгөө чихэр нь гарчваа. Тэгсэр ангийн төгсгөл болоход Малкольмч бүр 2 хоногийн турш тэнэг царайж явсаар эцэстээ Алисэнтэй хамт бүжгэн дээр ирсэн дэлж байгаад явж байлаа. Энэ зур харин хоол маань нөгөө зам тэгшлэгчтэй домтоод бүр ажил амьдрал халтсан байвал яах вэ? Ямар сайндаа дүүий гарч ирж хоолыг зогсоож иргэн хэвийн нормонд нь оруулж байгаа юм да. Малкольмын хувьд болохоор амьдрал сайн байсангүй. Учир нь Малкольм Алисэнтэй мөрөөрөө бүжиглээд байж байх зур Алисэн Малкольмд хэлж байгаа. Би гэртээ пиав хадгалдаг ахалхаа ангийн сурагчийг мэднэ. Чи өсвөл хоёулаа нэг бүтээлг олж аваад хөл бөмбөгийн талбай дээр суугаад пиав ууж чийлрийн эмээ хэллээ. Тэгтэн мэдээж манай олгоо усан толгой Малкольмч тэгээ хэмээн яг л дүрдээ орцсон Алисныг тэрч мэрч яваад бүр алж өглөө. Тэгээ дараа нь яасан бэ гэж юу? Мэдээж Стивийг дагуулж ирсэн Луист Баригдаски болж байгаа маа. Бүр нэг охиныг тэрчсэн гартаа баахан пиав энтер барьсан явж байхдаа шүү дээ. За үүнээс хойш мэдээж ойлгомжтой хал та. Ингээд ангийн төсгөлд Малкольмч иргэд хэвийн ухаан дээр очиход Алисэн шууд Малкольмыг хайж оронд нь Ридстэй үлгэцэн явж байлаа та. Ер нь ч Малкольм Синтиатай аяа утсан дээр байх та. Ийхүү дараагийн эхлэхэд Малкольм маань төрсөн өдөр нь болох төхөөд бурцаацсан явж байлаа шүү. Тэгтэл яг тэр үед нь Ридс гаднаас толгоогоо битүү скоштод орж ирээд Малкольмыг нүдэд эхэлдэг ба. Ингэж бөөн өвөн үсгэж эхлэхэд Луис орж ирээд энэ хоёрыг салгаваа. За түүний дараа Луис яг юунаас болоод ингэж чон шиг бие биенээ уралцаад гисэн талаар Малкольм Ридс хоёроос асууж харахад эзэн олцсонгүй чаваас. Тийм болохоор Луис ч надаа хэн нэгсэн хамаагүй одоо болцгоо. Эсвэл яс махтай ч ярина шүү. Хэмээн хэллээ. Тэр зур хоол Малкольмын төрсөн өдөр нь төгөж байгаа болохоор аятайхан бэлэг өгчих санаатай комик номын дэлгүрт орж иртэл цаад мөн хэдэн комик номын хорхоодонгууд нь манай хоолыг чинь доромжилж өглөө. Мууга мэдгүй өөдгөө шаарнууд вэ. Харин Фрэнсис болохоор Оттогийн эдлэн дээр дахиад л учир нь олдохгүй нэг хэрэгтэй зуурлаж явлаа. Ямар нэгэн чөтгөрийн үхэр нь энэ тэрүүгээр яваад баахан хүн амтан хорлоод яваа гэсэн балай цуурхал байсан бөгөөд Фрэнсис маань албан ёсоор хэрэг тарихчаас хэрэг шийдэгч болжээ. Одоо Фрэнсис минь ингээд ангийн үйл явдал дунд хэсэгт орж ирэхэд Малкольм Ридс хоёрын зодон дууссангүй шүү. Харин хоол комик номын баахан хинхэкгүүдэд доромжуулж гарсны дараа энэ салбарын жинхэнэ эксперт болох Крэг дээр очин тусламж өгж байхад мэдээж Крэг жаахан үнд ороостэй. Фрэнсисийн хувьд болохоор баг Шерлок Холмсоо жидлэнгийн эргэн тойронд болоод байгаа учир битүүлэг ослууд ба тэр үеэр явж таардаг үхрийн учрыг олох гэж толгоогоо ажиллагаастэй. Ядаж хаад Отто маань амар сенсацтай хүн бөгөөд жаахан юмыг мангар том асуудал болох хайчдаг наасан. Энэ үеэр дүүийн маань сургууль дээр Америкийн алдарч ерөнхийлөгч Абрахам Линкольны дүр тоглохоор болсон байдаг ба дүрдээ зориулан хувц хэлэх гэж Луисийг шаналгаад бөөн болж байна. Энэхүү үзэг зөлөгтөд Отто нэг сайхан өглөө тааваараа наран чараа төвтөж итэл нөгөө чөтгөр үгүр чинь Отто дээр зүгээр хурц ирээд зогсдол Отто чинь өмдөндөө тусаатлаа ягаад Фрэнсисийг очиж жаахан үгчийг тэрвэрээд авлаа шүү. Тэгтэн Фрэнсис ч бууга гаргаж ирсэн ээ. Одоо хангалттай гэж амарлаа хийснэ. Өнөө өрөө үхрийн гол махан стейк идэхээр болоо явчлаа шүү. Юуны тул цэргийн сургууль сурсан билээ дээ. Ингээд ангийн төсөөл болоход хоолч уг нь Крэгийн айдлыг засах гэж үтсэн боловч болоогүй тул өөрөө нөгөө дэлгүүр дээр очиод хөлхний комик номыг $50 авах гэж зогсож байва. Тэгтэл яг тэр үед нь Крэг гаднаас намайг харж явахад биш шүү гэж орж ирснээр нөгөө комик номын газрын хинхэкгүүтэй чинь ном аялцаж жагаад хоолд аятайхан ном олж өгснөөр Малкольмын төрсөн өдрийн бэлгийг амжилттай бэлдэж авлаа. Гэсэн ч яг үүний дараахан Малкольм Ридс хоёрын ноцтон хэрээс итэрч сүултээ паркийн машин тоглоомноор бие биетэйгээ мөргөлдөд битүү гипс болсон явж байна. Энэ хоёр одоо хизээ энийг өцөж том болно доо. Тэгсээр ангийн төгсгөл болоход Малкольм төрсөн өдрөөрөө 20-нд орж дүүгийн сургуулийн жүжигийг мартсан хоол Луис хоёрч бандсандаа Малкольм давсан комико дүү төгснөр энэ ангийн үйл явдал өндөрлж байгаа юм. Ингээд 4-р үеийн 6 дугаар анги эхлэхэд Малкольм нэгэн айлд цагаар математикийн багш хийх гээд ирлээ. Тэгэхдээ манай хүн чинь эхлээд дөрвийн дагуу гоншгонцоо орж иртэл урдаас нь нэг хийгээд үнэн хөөрхөн охин гараад ирэхэд Малкольмын гоншгонол тэр дор халуулв. Энэ үеэр хоолч гэртээ шав шалтан Луисийг хүлээгээд байж Луис орж ирээд би доод цэгээр халдвар авчижээ. Тийм болохоор 7 хоног барилдаан байхгүй. Антибиотик уун гэтэглээ. Тэгтэн хоолч ихэндээ бөө юм болдог бөгөөд эмээ 1 хоног өнжөө дууж болохгүй энэ төргээд уйлангаа алдаж байгаа юм чинь. Одоо байнгын идэвхтэй байдаг хүмүүс болохоор аргагүй ч үсттэй. Энэ үеэр Ридс ч хүмүүс дүү зүгээр мөнгө өгөөд байгааг олж харангуйта учрыг олох гээд очсон боловч дүү яагаад гэдгийг мэддгүй наасан.
Үүнтэй зэрэгцээд Фрэнсис Шоттогийн эдлэнгийн хашааг нураагаад байгаа нөхдүүдтэй уулзах гээд үстэл цаадуул нь яг манайхантай адилхан болохоор юмны учир зүй олоогүй гэж зодон зохион дээрээ тулаад байдаг насан. Уурлаад яах вэ? Ингээд ангийн үйл явдал дунд хэсэгтээ ороход Малкольм маань Никитэй бүр жигтэйхэн ойр дотно болоод Никит ч одоо Малкольм таалагдаа сүүдээ. Ингэж байгаад баяраа өрлөө иршиг болох үү. Тэгтэл тэр үеэр нь Ники аав гээд үнэн хүүтэн царайтай ахгүй орж ирээд охинтой минь ойрхон байгаад байвал арсиж нөвчин шүү энэ гээд талдутгаараа Малкольмыг жаахан сүрдүүлээстэй. Харин барилдаангүй болсон Хаал Луйс 2000 хувьд болохоор барилдаанаасаа сатаархын тулд гэр орноо өөдөн татаж эхэлдэг ба амьдрал ахуйн тэр хэрээрээ сайжраад идэг насан. Энэ зүр Малкольм ч Никитэй улам дотноолж Фрэнсис Отто ба хажуу эдлэнгийн гаруудыг хооронд нь алцуулахгүй байх гэж хичээнэ. Риз ч одоо дүүит хүмүүс яагаад мөнгө өгöd байгааг ойлгох гэж үзлээ. Тэгтэл явж энэ гудамжны хүмүүст дүүиттэй бүр усны тус шиг адилхан нэг хүү байнга тусалж байдаг бөгөөд хүмүүс тэр хүүг дүүигдээ андуурсан болохоор мөнгө өгöd байсан юм байна л та. Тэгээд тэр тухай Риз олж мэдэнгүүтээ үнэн хорон төлөвлөгөө бодож олон дүүигээр хамгийн болж үтэхгүй юм хэлэнгүүтээ тэр хүүтээр тоож болох тухай бас үл үдэх юм ярьсан орж ирлээ. Муу юмда толгойн сайн гэж жигтэйх энэ муу Риз. За энэ хүү Ризийг ингэж бужигнуулж явах зур Малкольмч Никитэй үнсэлцээд үжитэл Никигийн аавд баригчдаг ба бүр алуулан галлаа чааваас. Ингээд үүнээс цааш үйл явдал урагшлахад Риз ч ярьсан ёсоор өөрийнхөө нэг дайсны машиныг дүүигээр хорлуулж хаянгуудаа хэрийг нөгөө өвдөр тоглоо. Хаал Луйс 2 барилдаан хийгээ болсноос хойш гэрээ овоо янзал цалин энтрээ нэмүүлж мүүлээ бүр амьдрал ахын айтайхан болоостой. Харин Фрэнсис эцэтнийг юм Отто ба хажуу эдлэнгийнхээ хоорондын хэрүүлийг та хоёр зүгээр хаалга ичүүл яасан бэ хэмээн амжилттай зогсоож чадсанаар дөрмийн дагуу араас нь их уулт эхэлж байгаа маа. Ингээд ангийн төгсгөл болоход Малкольмч Никитэй кино театрын нууцаар уулзаастай явж байгаа бөгөөд дүү болохоор Ризийн хийсэн муухай хэргийг барьж өгөөд шудраг ёс тогтоолоо. Луйс болохоор эцэстээ тэсгээ байгаад хаалыг төрүүлж өдөд манай хоёр ч иргэн барилдааны ажлаа эхлүүлж байгаа маа. Харин Малкольмийн хувьд болохоор Никид дээр очиж уулзахдаа би ингэж үж чадахгүй нэ. Хоёулаа энгийн найз зөвхөн найз залуу шиг юусоо байж чадахгүй мэн. Тийм болохоор салын энтер гэ тэглээ шүү. Тэгсэн чинь Ники Малкольмоос салмааргүй байдаг бөгөөд ингэж энэ хоёрын нууцхан заваарсан дурдал албан ёсоор эхлэн Малкольм маань амьдрал үсгэндээ хөөрхий. За үүний араас 7 дуурын гэлэхэд Малкольм маань Стивитэй хамт сакс тоглолцсон зогсож байлаа. Яагаад вэ гэсэн чинь манай хүн сургуулийнхаа саксны багт ормоор байгаа юм байна л та. Тэр зур Риз өөрийн найз охин Алисентойгоо хэрэлцээр байгаад гараад ирдэг ба. Хэрүүлийнхэн шалтгаан Ризийн жолооны өмлөгтэй холбоотой ажээ. Учир нь Риз чинь өнгөрсөн бүлэг дээр жолооны өмлөгтэй болох гэсэн биш эсрэгээрээ баахан цагдаа энэ төгдөд хүүхдийн колон явангаа алдсан шүү дээ. Тэгээ үүнээс нь болж Алис нь үсгийн өсөж байгаа концерт руугаа явж чадахгүй байгаас үүдэн Риз бөөн уур болоод байгаа ажээ. Одоо яа их хэвдээ Риз минь. За үүний дараа үзэг солигдоход Малкольм маань тэгж их хүсэдсэн саксны багтаа оронгуудаа дасгалжуулагчтай олон юм ярьж байгаад юун орох эсрэгээрээ хөөгдөд наачва. Тэнгүүтээ тэр өөрөө нөгөө сурсан янзаараа Стивид гоншиг ноосууж байхдаа дагж хүн амтны урдаас олон толоо ярьж байхгүй мэн өөртөө тангараг тавив. Тэгж байтал яг энэ үеэр Луйс орж ирээд Малкольмыг усанд орчоод тэгээд бие арчсан нойтон альчуураар хатаагаагүй нэтэргээд үгэлж гараад Малкольмын ээжийнхээ урдаас ярааж олон юм ярьсгүй зүгээр л уучлаарай хэмээн хэллээ шүү. Гэхдээ бол дотроо Луйсийг үглэж эхлэхэд нь та нэртэйгэр нь хүн амтны нүдэн дээр ингэж загнаатгаач гэмэн бодож байгаа юм л да. Энэ хүмүүний дараагийн үйл явдлыг хэлэхэд хоолч одоо Фрэнсис рүү үнэн тасархай копи гутлын явтал Фрэнсис тэрийг нь ус мөсөнд дүрж мүрээд бүр алж өглөө. Тэгсээр маргааш өдөр нь болоход хоол дүүйтэй хамт парк дээр цагийг өнгөрүүлээ сууж байхдаа спорт талхааны баахан нөхдөөтэй нийлж аваад гуй ташаа бүкс мөксөө янзын хайж маяг турган спортын алхаагаар хичээлж байна шүү. Золиг гэж. Харин Малкольм болохоор гадагшаа гоншигнож ярилгүй дотроо бүгдийг хадгалах болсон 90 тойрны хүмүүс нь Малкольмд улам дуртай болоод идэг насан. Тэр зур Риз ч одоо Алисентэй хамт концерт руу хөргөж өгөх хүн олдохгүй болохоор нэцтэй аргаа ороод Крэг дээр очиж байгаа маа. Үүнтэй зэрэгцээд хоолч нөгөө спортын алхаандаа жигтэйхэн сайн болоод байж итэл гинт танаас ч би үнэн амар цэнхэр өмсгөлөнттэй нөхөр гарч ирсэн хоолыг байхгүй болголоо. Ингэж хоолч одоо өөрийнхөө занал тайсантайгаа учирч байгаа маа. Өмнөх нь газ фринг байсан шүү дээ. За тэгсээр ангийн үйл явдал голдоо ороход Малкольм ч иргэн саксон бөмбөгийн дасгалжуулагч дээр очиод олон толоо юм ярихгүй бие барьсаар байгаад иргэн багтаа орвоо. Харин хоол болохоор нөгөө занал тайснаа дийлхийн тулд амар бэлтгэл энэ хийцэн явж байлаа. Тэгсээр хоолч нөгөө тайсантайгаа иргэн спорт талхаагаар уралдахад дахиад л ялагчиж байгаа юм да хөрхий. Гэсэн ч сүүлдээ хоол өрсөлдөгчөө бичиж авсан бичлгүүдээ үзэж байгаад яг үнэндээ занал тайсанд булгаацж байгааг олоод мэддэг ба тэрийг мэдэнгүүтээ занал тайсантайгаа дахин нэг уралдаад эцэст нэг юм ярьж сэтгэл санаа намраад хонгоны махан тавирлаа. Тиймгүй орой болоход Риз ч ашгүй Крэгэр Алисентэй хамт концерт руу хөргүүлж явж байтал Крэг ч энэ хоёрыг хүчээр болзон дагуулж явах гэж үзэж байгаад Алиснаар нүдрүүгээ халуун перц засуулж хамт нь хагдарагдав чаваас. Фрэнсисийн хувьд болохоор хаалын явуулсан коби гутлыг бараг 7 хоног шахуу нойт дээр нөмсөөр байгаад хөлн дээрээ нүл мөөгөнцөгтэй болсон байдаг ба. Малкольм ч эцэст нэг юм талбай дээр гарч тоглох гэж байтал амнаас нэгэд баахан цус гарчлаа шүү. Яаж байгаа юм бол тоо. Тэгтэл Малкольм ч одоо хамаг гоншигнолоо гаргахаа болсноос хойш амар стресстэй тэгээд хотоодны шарахтаа болоод ингэж цус алдсан юм байна шүү дээ. Эцэст нь дотроо хадгалж байсан юм а. Луйст хашгичин хийж овоо сэтгэл санаан сэргэж энэ балаан анги төгсөж байгаа маа. Хөөй бүтэхгүй нэр. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр тань комьюнитид орсноор юу болж авах вэ гэдэг дүртэй. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтны хөгжлөх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээ явцын дунд комьюнитигаар бүндээ уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн
гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сарвал нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үздэг ус хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэх тусам үн ажил нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. За ингээд 8 дугаар анги эхлэхэд хаалчуудаа хүүгүүдийг аваад Фрэнсистэй очин хэд хоног явахаар болсон байв. Гэсэн ч Луисаас хол байна гэхээр галзуурч шахдаг хаал маань явахдаа Луисыг баахан үнсэж өнгөд явж өгөхгүйс хүүгүүд нь аавргаа уурлан байж авч явж байгаа маа. Үнэхээр янаг хүн шүү. Тийм хүний дараа хаалчуудаа хүүгүүдийн хамтаар Отогийн эдлэн газар төрж ирээд сайн байна уу? Бид Фрэнсисийг хайж байна. Гэт Отогийн нүд нь орой дээр гарснаа. Та хэд Фрэнсисийн гэр бүл юм уу гэд хоолыг чинь төрийн том сайдлага бодлоо өгтөж авлаа. Тэгээд түүний араас Оточ хоол Фрэнсисийг хэрхэн энэ авийн хүн амтан ба ажил төрөл үнэхээр сайн тусалж байгаагаар хэлж Фрэнсисийг баахан магтдаг ба үүнийг сонссон хоолч баг чихэндээ итгэхгүй байгаамаа. Аргагүй шүү дээ. Энэ үртэл энэ гэрийн хамгийн бүтэхгүй гар чинь Фрэнсис байсан шүү дээ. Тэгсээр үүний дараагийн хэсэг эхлэхэд Фрэнсис үнэн лаг морь зөр унаа жинхэнэ копи болцсон аав дүүнар дээр хурч ирдэг ба яриа хөрөн ч гэсэн бүр буур сүйцэн байдаг шүү. Ингээд аав дүү нартайгаа уулзсан дараа Фрэнсис гэрийнхнийгээ дагуулсан сайхан хээр хондог ба энэ үеэр хооч Фрэнсисийг маргааш өглөө хамт явж газар үзэн энтерхтэн Фрэнсис хариуд нь "Вэ өглөө хөрнүүдэд услах ажилтай. Амжихгүй" хэмээн хэллээ шүү. Тэгтэл тэр үед нь Фрэнсисийг үхэнд явахыг сонссон манай гурван дөрсгүүч одоо Фрэнсистэй хамт аавыгаа хаяад явах юм ярьж гарваа. Тэгэнхүү маргааш өглөөнөж үүр цайхад хоол ганцаараа нөгөө газар их л ярвайцсан үдсэн зогслоо. Харин хөвгүүд Фрэнсистэй үхэр услах гэж явж явах зураа Отогийн эдлэн дээр хүмүүс дөрөв дугуйтаа мотоцикл унцсан явж байгааг харангуудаа мэдээж унж болох энэ төр гэж тэгж байгаамаа. Тэрэнд нь мэдээж Фрэнсис ч үгүй гэж хэлдэг ба энэ гурван маань улам хурдан хөдөлдөг болчихвол одоо юу хийх юм бэлээ бурхан минь тэнгэр бүү мэдээ. Гэсэн ч манай гурван чихэнд ус хийсэн ч сэгсэрн алт хийсэн ч сэгсэрн гэдгийн адилаар хэлсэн ярьсан юм ойлгодог учраас хоолыг аятайхан малж жагаад Отоогоос дөрөв дугуйтаа мотоциклыг аваад унчиж байгаамаа бүр. Яа. Тэгээ үүнээс болж золтой л үхэж далд орсонгүй. Яах гээд идэв энэ гурван. Ингээд үүний араас үзэг зөвлөгтөхөд Фрэнсис ч хөвгүүдийг цуг зогсоож байгаад бүр яг Луис шиг энэ гурваач одоо сайхан яншиж үгэлж гарваа. Ятаж байгаад тэр үеэр нь дүүч нь Отогийн ихнэр Гречений хүүхэлтэйг аваад эвдэлсэн байдаг ба дайран дээр давс нэмнэ гэчээр үүнээс болж өшөө том асуудал орж байгаа маа. За дараагийн хэсэг эхлэхэд Фрэнсисээс шийтгэл авсан Малкольм Риз хоёрч орж ирэнгүүтээ Фрэнсис хэзээ юм болцсон юм? Тэр бол бидний мэддэг Фрэнсис биш вэ? Ахыгаа буцааж авах хэрэгтэй энэ гэснэ. Фрэнсисийн хамгийн дуртай эмийг энэ хоёр олж өгөх боллоо. Харин Отто хоолыг дагуулan хоёулахнаа морьтой явдаг ба дүүч гимсэндээ Гречентэй хамт баахан гэр орны ажил хийж гарлаа. Тэгсээр ангийн төгсгөл болоход хоол Отто хоёр ч хөдөө гарчгаад аригтаа сунгуудаа баахан буу шуугаар буудаж байгаад Отто ч одоо аваачид өөрийнхөө бүксийг бутан ачлаа. Дээрээс нь ядаж байгаа согтуу хоол Отто хоёр ч төөрчдөг ба яаж харих замаа мэддгүй наасан. Харин хөвгүүд болохоор Фрэнсис зориулж амар том салют энэ төр олж авдаг ба тэрийг Фрэнсист үзүүлэхэд Фрэнсис тэслгүй асааж хаяад баахан салют энэ төр будуулж хаяад бүр алж байгаамаа. Ингээд хөвгүүдийн будуулж байгаа салютыг шал согтуу хоол Отто хоёр харснаа. Хараач Фрэнсис бидэнд зам зааж байна. Тэр биднийг аварна гэсэн юм баха гэж мэгэд өчигдөрхөн хүүдээ уурлаад байсан хоолч одоо Фрэнсисийг жигтэйг магтаж гарлаа. Ингээд Фрэнсисийн асаасан хамгийн сүүлийн салютын дэлбэрэхэд өглөө юм шиг гэрэл гэлбэж Малкольм Риз Фрэнсис шарнч нь хурц гэрэл гинт харснаасаа болоод 3 хоног хараагүй болж энэ төр. Ёо яахлаар юм байдаг вэ эдгээр турсган болох юмсан. Ингээд цуурлын маань 9 дугаар анги эхлэхэд Малкольмийн гэрт Фрэнсис Пьяма болон Малкольмийн эмээ Ида 3 ирснээс болоод Малкольм ч хөрхий байшингийнхаа арын майхан дотор хонохолж өглөөч тун ууртаа босч ирлээ те. Энэ хооронд Малкольмийн гэрт өглөөний цайны үеэр Фрэнсис маань эмээтэйгээ гал гартал хэрлээд байж байдаг бөгөөд сүүлдээ хооч бараг Луисийн ээжийн хамаг хувц сунарыг нь боож өгөөд хүчээр шахуу явуулж байгаа мó зайлвал. Гэсэн ч Луисийн ээж яг гараад явж байхдаа навчин дээр халтарч унаад хүзүүгаар энэ углаа ажиллаа. Ямар өвөлийн өртөө юмтэй. Ийхүү тэрөөрөө болоход Луисийн ээж дахиад л тодорхойгүй хугацаагаар Малкольмийн гэрт амтахаар болж манай эдэгч жинхэнэ зоогоос те. Тэгж байтал гинт хүргэлтийн пицца хүргээд иртэл тэр нь Луисийг шүүхээс дуудаж байгаа тухай мэдэгдэл байлаа шүү. Тэгтэл явж үнэндээ Луисийн ээж чинь хүүхдүүдэд шүүх төгсөн байдаг наасан. Үнэхээр яалтчгүй муу хүн юм да. За үүний дараач өдөр хоногийн хоол хүнс 3 хүүхдээ арай чамаа өсгөж байгаа хоол Луис хоёр бөө стресс болж байгаамаа. Гэсэн ч хорвоо Луис хоол хоёрын нөлөвсөн цадалгүй маргааш нь Луис эмнэлэг дээр очиод шинжилгээнийхээ хариуг автал Луис дахиад л жирэмсэн болцсон байлаа. Малкольмийн гэр бүлч бүр 5 дахь хүүхдээ үлгэдэг авах нь те. Иймхүү энэ мэдээг сонсонгуудаа хоол Луис хоёр мань хөөрхий тэрвэрлэж аваад л уйллаа та хөөрхий. Энэ хооронд Фрэнсис Пьяма хоёр ч нэг амжуулчих санаатай дүүнэрийнхээ өрөөнд яваад ортол эмээгээ жорлонгоос усгаж байгаа Малкольмийн дүүг сонсоод юун барилдаан их болоо явчлаа чааваас. Тэр зур Риз ч одоо гэртээ хэрэг тарьсандаа гимшээд гэрийнхэнтэй нэг сонин гинтийн бэлэг шиг юм авахар болдог бөгөөд юу үсэдэд байгаа юм болоо. Үүндээ зэрэгцээд хоол Луис хоёрч Идаг ятах гэж утсан боловч ааштай эмээ
мэн энэ хоёрт бүр янз өгсөнгүй. Тиймээс тэр өрөө болоход Фрэнсис Пиама хоёр Малкольмыг майхнаас нь хөөж гарган өөрсдөө барилдан хийх гээд орчлоо. Зочдын өрөөнд болохоор Холл Луйс хоёр ч одоо байгаа хэдэн төгрөгөө хэрхэн зохицуулж шинэ хүүхдэд зориулах мөнгө хаанаас олох вэ гэд бөө хямраастай. Тэгээ ямар сандал энэ үеэр нь Холл Луйсыг тайлгаруулж гарсан ч өөрөө машинд оронгуудаа яагаад би гэж бурхан минь энэ гэд уйлж гарлаа. Ингээд ангийн төгсгөл болж өглөө болоход Идагийн өмгөөлөгч нь Холл Луйс хоёртой уулз тэгээд байжв. Тэгтэл энэ үеэр Малкольм ч гэртээ орох гэхэд хүүхдүүдтэй үннийг хэлээгүй Луйс ч Малкольмыг оруулахгүй гэд үз тарлаа. Гэсэн ч Малкольмын маань зөрүү зан гинт хөдөлгөөнтэй гэрхий галтгооны цонхыг хаг цохоод орж идэг ба үүний дараач ээжигээ дахиад жирэмсэн босон тухай олж мэдээд та яаж чадаж байна? тэргээ бөө юм боллоо. Тэгээд болоогүй түүний араас Фрэнсис Пиама Дуви Риз дөрөвч орж ирээд Луисийг жирэмсэн болсныг сонсоод бүр дор дороо бүүн шоконд орж байгаа юм чинь. Тэгсэн ч хөвгүүд эцэстээ аав ээж хоёртоо дор дорноо туслахаар болж Фрэнсис гэр лүүгөө 7 хоног болгон $30 явуулж харуулв. Ямар сайндаа сүүлдээ энэ бүгдийг сонсон Луиси ээжийн бүлэгч нь би танд хэрэг үүсгэж өгөхгүй. Танаа хүүхдүүдээс угаасаа авах юм алга гэж хэлээд гараа авчлаа. Тэгж нэг шунлан дэндээ шулан болсон Луиси ээж ч харж манай эд жирэмсэн болоод бүр илүү их ууртай болсон Луистэй үцсгэр гарч байгаа юм да. За энэ хүний дараагийн анги эхлэхэд Луис маань жирэмсний ордлогоо өгч жорлонд бөөлжөд үжидл хоол гэж нэг юм хажууд нэрснэ. Чи Валентинаар авах юмаа хэлэхгүй бол ууралдаг үсттэй энэ төр гээд үгэлж эншээ зогсож байгаа юм чинь. Түүний дараа хоолч гэс ярин сэдв өөрчлөнгүүтээ за чи ямар хүүхдтэй болмоор байна? Хүү юу охин өнтэргээ асуулаа шүү. Гэхдээ хөвгүүд нь охин дүүтэй болчвол арай гайгүй болж магадгүй юм шиг. За тэгж байтал үүний араас гэнт хөвгүүдийн өрөөнд нь бөөн тус тас хийсэн чимээ гарч ээлжт нанчлан эхэлж байгаа маа. Тинхүү бөөн чимээнээр Луис хөвгүүдийн өрөөнд орж ирэхэд Малкольм Риз гэж хоёр дураагч нь ганц үзгэн дээрээсээ болж зодтолтож үйдэг ба Луисийн хэлж ирж байгаа миг бүр нохоо уцж байгаа чиний тооддог наасан. Тийм болохоор Луис ч эцтэй яага мэдхгүй хөвгүүдийн өрөөнд хямраа сууж байхдаа хөвгүүдийг охтууд байсан бол гэж төсөөлж гарлаа шүү. Ингээд Луисийн төсөөллийг эхлэхэд Малкольм Риз хоёрын охин хөлбөрүүд баг зэрэг маргалдаж байснаа суугаад хоорондоо эвлэрч сүултээ хөвгүүдийн эмэгтэй хөлбөрүүд нь тэрвэрлэж мэвэрлэж бүр алж өглөө. Гэхдээ хөвгүүд байхгүй бол энэ цөөрөл одоо ямар ч удахгүй болчихно л доо. Иймээс Луис яг гой төсөөлтөд авцсан сууж идэл Малкольм Ризийг нэг цогтолтоор унагчлаа шүү. Энэ мөч одоо найз зөвхөнтэй болсноос хойш овоо бэр суугаад байгаа юм да. Тэгээд түүнээс болж манай эдэж ч одоо бөөн гайхалуулж Ризийн ам амч бүр байхгүй болж чаавс. Тэгсэр үүний араас Луис хөвгүүдийг дагуулад дэлгүүр орох гэл цаад гурав нь ээж та биднийг заавал авч явах хэрэг байгаа мó? Бидний резюмерийг мэдж байгаа сте энэ гэл Луисийн урдаас бас яргамж гарлаа. Үнэн хэцүү хөвгүүд л дээ. Тэр үед Луис ч хөвгүүдийг дахиад октод байна гэж төсөөлөд өөрийнхөө санаа сэтгэлийг амрааж байгаа маа. Угаасаа дан эрчүүдтэй гэрт амьдардаг Луис таяадаа бол үнэхээр төвхтэй байдаг хаа л та. Тэгсэр үүний ардаас цувралын үйл явдал гол хэсэгтээ ороход манай хүн сүргийн ч нэгэн ихтлгүүр дээр очицсан явж байлаа. Түүний дараа Луис ч хөвгүүдийг өсөж өгөхгүй тул хоол унд авч өгтөл цаад гурав юм нь олон жил өсөглөн байсан юм шиг асах цутгаад ганц хооч айтайхан иддэг наасан. Тэр үед ч Луис дахиад л хөвгүүдийг октод байна хэмээн төсөөж гардаг ба энэ төсөөлөл дээр нь хоол октодтой харилцах гэж хэтэрхий стресснээс бол бүр амар жин нэмсэн байдаг наасан. Тэгэхээр октод хөвгүүдээс ялгаагүй чөтөрлөг гэдгийг үгээр харж болж байгаа маа. Энэ зур бодит амьдрал дээр хоол Луисэд ямар бэлэг авч өгөхөө шийдэж чадахгүй явсаар ямар сайндаа нэг хөхний даруулга авах гэсэн биш баахан юм хүн баслаад явчихв. Тэгсэр эцэстээ хоолч одоо хөлөнд массаж идэг аппарат олчод яг авах гэтэл урд нэрс нэг хүн сүүлийг нь авч байгаа. Тийм болохоор хоолч ихэндээ тэр хүн дээр очингуудаа та хоёрыг авсан байна. Надад ганцыг зарч. Хэрв шаардлагатай бол би 2 юм уу 3 дахин их мөнгө төлье гэтлээ шүү. Гэсэн ч цаад гарan зарахгүй өнтергээд бүр үнд ороход хоолч сүултээ бантангуудаа нөгөө хөлн массаж идэг аппаратыг нь аваад зутчул яах вэ? Тэгэхдээ манай хоолч бүр үнэн амар сенсацтай цухтаадаг бөгөөд эцэст нэг хөнгүү газар айхалж өгч очиод уутыг нь хартал шаал буруу юм аваа явцсан юм да. Энэ хооронд Луис ч одоо хөвгүүдэд товц авах гэж боо юм болж байх бөгөөд тэр үеэр хөвгүүд бас олон толоо юм гоншигнож харахад дахин нэг удаа хөвгүүдийг октод байна хэмээн төсөөлж гарав. Үүнтэй зэрэгцээд хоолч бас нөгөө хулгайсан хүн дээр очингуудаа юмыг нь буцааж өгөх гэж байгаа дүр үзүүлснэ. Нөгөө уутаа минь аваад цухтаатлаа. Ахаад л буруу уутаа аваад цухтаацсан яг уу ёстой бүтлэн бүксөр иргэсэн юм байна л та. Ингээд ангийн төгсгөл болоход хөвгүүд ховцойлох хөрөнд нэг эмэг муухай ажиллаад байхаар нь нийлж байгаа шог чаянгуудаа ахин бөөн бужигнаа үсгээд ажиллаа. Дээрээс нь хоолч бас яг тэр үед орж ирснэ. Луис сурдлаарай. Хурдан явах хэрэгтэй энэ төр гэлтэглээ шүү. Тэгсэр сүүлдээ Риз дэлгүүрийн харуулыг түлхэж унгаснаа зүхтагаа явахад нь Луис замдаа ахин нөгөө төсөөллөө хийж гарлаа. Тэгтэл тэр төсөөлөл дээр нь овоо өвтэй байсан Луисийн охтод хоорондоо хэрдэж муудалцснаа Малкольмын эмэгтэй хөлбөр нь Ризийн эмэгтэй хөлбөрийг жимсэн болсон тухай Луис хэлээд начлаа. Ядаж байхад Ризийн эмэгтэй хөлбөр нь Малкольмын эмэгтэй хөлбөрийн крашлагдаг залуугаас жимсэн болцсон байдаг бөгөөд үүний араас ч эмэгтэй Фрэнсис орж ирээд нэрмээс сууж Луис иргэн төсөөллөөсөө сэрэн одоо байгаа амьдралдаа баярлж энтер ёо. Ер нь хүй саргалцахгүй л аим шиг гэр үлээдэг нас. Тийм үеийн удаагийн бичлэгийн сүүлийн анги эхлэхэд Луис ч төрөх хүртлээр санаа амар сэтгэлээ тайван байхын тулд эгчиндээ очиж хэд хоногор болсон байлаа. Учир нь нэмж хэлэхдээ гэртээ хөвгүүдтэй стресстэйж байх цаг хугацаа бүртээ шинээр төрөх гэж нэлхүүрээ алж байна гэсэн юм уу аашийн. Тийм болохоор Луис ч хөвгүүдийг загнахтаа таад өөрсдийнхөө дүүг алж байгааг мэдэж байна өнтер гэд нөгөө нэг ээж нарын түрүү өрдөг аргаар манай гурыг зад барьяастэй. Харин хөвгүүдийн хувьд болохоор Луисийг хэд хоног гэртээ байхгүй гэхээр нь мангар баяртай байх бөгөөд ингэж байгаа. Ээжийг машин авнаад явсан явгуур нь энэ гэр биднийх болно гэж мэгэд амар юм яриастэй. Гэрээ шатаачгүй шиг байхыг хичээгээрээ те.
Бурхан минь гэж. За энэ зур Фрэнсис ч одоо Оттогийн хайртай үнэгийг тамгалах гэсэн цаатах нь үнэндээ санал зовоод би итгий чанга тамгалаарэ энэ төр тэнхтэй дэжв. Тэнхүү үүний араас үзэгдэл солигдож орой болоход хоолч Эби найзуудтай гэртээ бүр амар дуу муу дуулсан байж үдгүүд хоолч хүнтэй ирж байгаад энэ хэдтэйгээ хамт нутгийн нэлээд алдартай клуб тоглолт хийхээр болсон байлаа. Энэ зур Малкольмч Никэтэй одоо ааваас нь нуугдан барин байж үргэсэн хэвээр идэг өгөөд ямар гिचийн муухай токсик харилцаанд орсон юм те Малкольм нь. Ийм хүмүүний араас үзэг солигдоход Фрэнсис ч авчиад Оттогийн үнийг тамгалах гэж байгаад шатаага таяад алчлаа. Харин Риз ээлжид нэгэн хэрэгэ тарьсан тул Хаал Луис хоёр Ризийг нэг өдөр баахан шоронгийн оргилуудтай байлгаж хүмүүжүүлэхэр болсон байв. Энэ зур хоолч Эби найзуудтай нөгөө клубтэй тоглох гэж байхад нь Дүви бүр хоолын хамтлагийн хүмүүст амар хутга утга юм хэлснээс болоод хоолын хамтлагч дорой хагаралтад амар юм боллоо. Ёстой л нэрээ чөтгөрлөг өгчүү. Малкольмын хувьд болохоор манай хүн ээжийнхээ юмнуудыг Луисын эгч рүү зөөж өгөх гэж явж байхдаа Луисээс насан туршидын барилдааны талаар хэдэн цагийн турш лекц сонсгор болчлаа шүү. Учир нь Малкольм мөн шаарч Никэт их ангалцаад яваад байгаа шүү дээ. Иймгүй ангийн үйл явдал дунд хэсэгтээ ороход Фрэнсис мөн шаарч нь Оттогийн үнийг алсан гэдгийг хэлж чадахгүй байсаар хагаад алсан үнэнийх нь махаар Оттог хоолоод начлаа. Ризийн хувьд болохоор амар шорон энтэд очоод нэг хоригдолт нь та нар над чигээ үйл энэ дэр нь энтер гэж загнуулаад байх тал юм ойлгохгүй. Та энд байгаа юм чинь намайг яаж гэмтэх юм гэж үгээр бүр нэг толгой нэг жолгоо өгдөг наасан. Тэр хооронд хоолын хамтлагч Дүвигээ сууж тарж бутраад юун тоглолт хийх энтер боллоо хөрхий. Ингээд ангийн төгсгөл болоход Фрэнсис ч Оттод үнэгийг насан талаар үннээ хэлээд намайг та халуулалаа гэж эр хүн шиг хэллээ. Гэсэн ч Отто минь үнэхээр сайн болохоор Фрэнсисийг өөшилж байгаа юм да. Харин Ризийн хувьд нөгөө өдөөд үйсэн хоригдол нь хугацаанаас өмнө сулгатгаар болоход та намайг яаж ч олж чадахгүй хэмээн гэрийнх нь хаяг бичээстэй сургуулийнхаа автобусын цонхоор ойрж гарлаа. Малкольмын хувьд болохоор манай хүн ихэндээ Луисийг барилдааны талаар ярихад нь жаахан таагүй хүлээж авсан ч сүүлдээ ээжээсээ юм асуугаад ихэл сүрхий явж байлаа. Харин хоол болохоор хамтлаг нь муудснаас болоод ихэндээ ганцаараа тайзан дээр гараад дуулж үжиглэж байсан ч Эби найзууд нь эцэстээ хоорондоо эвдэрч нөгөө клубын нөхдүүдэд янзын тоглолт үзүүллээ те. Тэгж эцэст нь энэ хэдэн эвдрээд яах гой болох гэж байхад Дүви дахиад л дундуур нь орж ирж сумснаар дахиад л муудалцаад эхэлдэг ба бүр бүтэхгүй юм аа нэрээ. Ингээд энэ түрээд Малкольмын 4-р бүлгийн эхнээс өндөрлөө. Та бүхэн subscribe дараад дараагийн дугаараа хүлээж байгаарай. Удахгүй орноо.